За бүгдээрээ сайн байцгаана уу? Уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За уншлага эхлэх гэж байна өнөөдрийн. За өнөөдрийн уншлагаар за таны санааг чилээж байгаа асуудал цаашдаа одоо яг яаж шийдэгдэх вэ? Цаашдаа яах вэ гэд. За тийм уншлагатай сэдвтэй уншлага хийх гэж байна. За ингээд сонголтын 3 хөзөр. Одоо ер нь их тийм амраар хийдэг болоод байгаа. Шууд унших хөзөр тавьчихдаг. За тэгээд та мэдрэмжээрээ хамгийн их татагдаад байгаа хөзөр өөрийнхөө дотоод хүнээс асууж агаад хөзрөө сонгоорой. За нэг тэгээд сонгох жоохон хугацаа өгдөг. За сонгоцсон байх. Тэ? Хугацаагаа өгсөн болохоор сонгогдсон байхаа гэж бодоод уншлагандаа орё. За нэгдүгээр группийн сонгосон хөзөр. За энэ анх удаа уншлаганд ашиглагдах байгаа шинэ хөзөр байна. За нэгдүгээр группийн 3 төрлийн хөзрөөр уншина. 2 oracle card. За 1 tarot хөзрөөр. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань одоо санааг нь жоохон чилээгээл байгаа асуудал нь одоо яг ямар байгаа вэ гэдэг дээр мессеж авъя. Нэгдүгээр группийн санааг чилээж байгаа асуудлын яг одоогийн байгаа энергийг нь авъя. Яг одоо ямар байдалтай байгаа вэ гэдгийг World гэдэг одоо санаа зовхон байхгүй л гэсэн маш сайхан хөзөр гарч ийн. За энэ нь магадгүй гадагшаа явах гэдгийг илэрхийлж байгаа байж болно. За одоогийн байдлаар нэгдүгээр группийн санаа чилээж байгаа асуудал. Sorry. Хоолой. Одоо яг ямар байдалтай байна? Юунд санаа чилнэ вэ гэх. Санаага юунд чилнэ вэ гэдэг нэг бодох юм. Энэ дээр нэмэлтээр авсан. За энэ дээр болохоор яг юу илэрхийлж байна вэ? За тэгвэл санаа зовоож байгаа асуудлыг цаашдаа яг яаж шийдэгдэх вэ гэдэг дээр санаа чилээж байгаа энэ асуудлынх нь цаашдын одоо шийдвэр нь ямар байх вэ? Цаашдын шийдвэр нь за энэ дээр oracle card-аас мессеж авъя. Нэгдүгээр группийн 1-р группийн
яг санаач хилээж байгаа асуудал нь тий зориулагдсан мессеж өгөөч. За энэ юм байна. За тэгвэл зөвлөгөө үзэр дээр юу гэж хэлэх нь. Зөвлөгөө өгөөч энэ нэгдүгээр группийн маань зөвлөгөө. Нэгдүгээр группийн маань зөвлөгөө. За зөвлөгөөн дээр тарах хүчрээс ахаад нэг хоёр дээр хоёулын дээр дахиад нэг Yorifukasika гэдэг дээр жаахан за нэг хүчрээ авчи. Yorifukasika. За too often doors you haven't seen гэдэг дээр too often doors you haven't seen. Юу гэх вэ? За хүчрүүдэд хэлсэн. За уншлаханд орно. За одоогийн тэр санаа чилээж байгаа асуудал гэдэг дээр яг юун дээр санаа зовж байна вэ гэхээр Emperor хүчр дээшээ харж гарч иржээ. Emperor болохоор шинэ үүрэг хариуцлага за өшөө илүү төсөөл те. За энэ ер нь нэг юм байгаад байна. Пентагийн долоо Knight of Swords үзэр. За энэ болохоор World. За энэ нэг одоогийн байгаа санаа чилээж байгаа асуудал нь болохоор ер нь нэг тийм гадагшаа нэрхтэй World гэдэг чинь дэлхий тийм ээ. Дэлхий гэдэг чинь ер нь гадаадыг одоо илэрхийлж байгаа гэж бодож байна. За яг энэ уншлаган дээр бол за энэ гадаадыг илэрхийлж байгаа утгаараа болохоор яг юу хийж өгнө гэхээр ингээд гадаад руу явж яг өөрийнхөө нэг юм одоо гадаад шинэ эхлэл өөрөө ингээд гадаадд очиод бүхнийг шинээр эхлэнэ. За тэнд очиод одоо очихоор надад одоо мөнгө санхүүгийн айгүй их ийм боломжууд олдноо. Мөнгө төгрөг зоостой болох боломжнууд ингээд өчнөө ингээд олдно. Би одоо өөрөө хичээгээл ажиллаж чадах юм бол мөнгө төгрөг зөндөө олдно. Гэд ингээд гадагшаага явах гээд одоо виз бичиг баримтаа хөөцөлдөж одоо нэг визний материал өгсөн ч үгүй тийм. За хариу нь гарах уу яах вэ гэж хүлээж байгаа хүмүүс үзэж байгаа авах магадлал нэлээд байгаа болов гэж харах гээд байна. За тэнд болохоор энэ Emperor буюу энэ одоо нэг шийдвэр хүлээгээд тийм ээ. Ерөөсөө л нэг яг одоо өөрсдийнхөө нөхцөл байдал дээр тохируулж ойлгоороо зөвхөн виз би болохоор зүгээр нэг гадаад руу явах гэж байгаа хүний виз гэдэг дээр жишээлээд ярьлаа шүү. Тэгээд өөрсдийнх дээр нөхцөл байдал дээр бас ингээд тохируулж болгож уншаарай. Сонсоорой. За тэгэхээр нэг эрх мэдэл бүхий хүнээс визний хариу хүлээгээд гарах уу яах вэ? Би явж чадах уу яах вэ гэдэг дээр эргэлзээтэй. Хэрв ингээд явчих юм бол надад айгүй олон мөнгө төгрөг санхүүгийн боломж нэмэгдэнэ. Одоо байгаагаа би надад ингээд өөрчлөх боломж олдноо гэж бодож байгаа байхгүй юу? Гэтэл одоо энэ дээр нэг хариу хүлээгээ шийдвэр нь гарахгүй байгаа болохоор за яах вэ гэд ингээд өөрийн зүгээсээ бол одоо зарим нь одоо материал өгөх үү яах вэ гэдэг яг өгөхгүй би материалаа бүрдүүлэл ингээд явж байгаа. Зарим нь болохоор ер нь өгчхөд хариуг нь хүлээгээд байж байгаа улсууд байгаа хаа. Тий. Нэг хэсэг нь болохоор ерөөсөө л нэг гадагшаага чиглэсэн л энерги байна. Гадагшаага чиглэсэн энергин дээр болохоор зарим нь явах уугүй юу гэдэг дээрээ шийдвэр гаргах гайл эргэлзээл уул нь явчих юм бол мөнгө санхүүгийн байдал ингээд дээртэндээ сайн болно доо гээл тэгэл очих юм бол одоо мөнгөтэй зоостой болсон чинь одоогийн байгаа нөхцөл байдал ч гэсэн ингээд шал өөр болно доо гэсэн нэг тийм гадагшаа явах чиглэл дээрээ өөрийн гэсэн шийдвэрээ гаргах гэж чадахгүй нөө эсвэл материалаа өгчхөд одоо шийдвэр нь гараагүй хүлээж байгаа хүмүүс байна. За нэг тийм энерги байна. За
Гэтэл энэ одоо шийдвэр тий ер нь шийдвэрийг хүлээж байгаа улсууд байгаа болоо да. Гэтэл яг энэ жоохон сэтгэлд таагүй байхаа. Тэрнээсээ болж ингээд нэг хүлээгээл ингээд цаг хугацаанд ингээд нэг удаан хүлээх нь айгуу нэг дарамттай юм шиг танд ингээд санагдаад заримдаа бүр болждөг ч юм уу гэл ингээд бодож байгаа үе хүртэл байгаа бах. Тэгэл тэрийг хүлээзнэл. Гэтэл яг энэний хариу шийдвэр цаашдаа гарахтаа болохоор нэг жоохон тийм night caps эхлэв. Таныг нэлээд ингэж одоо хүлээлгэж нэлээд шаналгаж нэлээд одоо ингэж одоо нэг шантсын сорж гэдэг шиг төвчээрий чинь ингэж байж нэг хариу гарах юм байна. Та тэр ихээр наана айгүй юм хэцүү байдалтай. Заавал гардаг болоо яадаг бол гэл нэг тийм санаа зовсон юм шиг байдалтай заримдаа очно ганц нэг пи уудаг ч юм уу. Тэгэл бүр ингээс нь хүлээж тэсэхгүй ингээл нэг бол одоо ингээл виз гарчхал юм бол одоо ингээл явах айгүй хурдан явах болно. Тэгэнгүү тэгэл аминдаа ингээд бэлдээд идэг. Тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд ингээд бэлдээд идэг. Гэтэл нөгөөх нь нэг тийм тий одоо гарахгүй бол яана гэдэг нэг санаа зовоод байдаг. Гарчвал одоо бас ингээ яг л нэг тийм айгу хөөрхөн нэг юм нэг бодолч хазарсан л энерги байгаад байна л да. Тэгэд гарчвал одоо бас ингээ найз нөхдөдөө нэг жоохон ингээ ууж идээд ингээ найз нөхдөөрөө ингээ гаргуулад ингээ явна даа гэдэл. Бөөн төсөөлөл ерөөсөө. Хариун дээр нь гарвал тэгэндээ гарахгүй бол ингэндээ гэсэн бахан төсөөлөл. Тэгээ гарахыг нь хүлээж байгаа орондоо бас зүгээр байхгүй ингээ ганцаараач болтох нэг би одоо визний хариу гарахгүй болохоор ингээд тэгээд байна гэдээ ингээд хэлж чадахгүй нэг ганцаараа нэг барны каунтан дээр очил нэг ганц би уудаг ч юм уу эсвэл зарим нэг ганцаархны нэг кофе одоо визний хариугаа чимээгүй гэж хүлээгээл тэгэл одоо нэг ганц кофе уугаал гарчаасаа гэж залбирал хүлээгээл байж идэг ч юм уу. Гээд ингээд амар ихтгэл хүлээгээд байжсэн чи гарахгүй бол яана гэдэг дээр бүр айгүй айгаад байгаа байхгүй юу. Тэгвэл одоо өстө миний энэ хүсэл мөрөөдөл энэ бүхэн ингээд биелэх нөгөө гадаадад очиод өстө томрондоо гэд ингээд өстө өөрийн гэсэн байр суурьтай мөнгө цанхуутай болоод томрондоо одоо өстө очиод өстө алаад өндөө гэл ингээд тийм ээ энд одоо би хэрэг гадаадд гарчхал юм бол одоо өстө бужигнуулаад өгнө гэсэн юм энерги байгаа байхгүй бужигнуулаад одоо өстө тий ажиллаж хөдөлмөрлөд бужигнуулаад өгнө гэсэн гэтэл тэр бүхэн минь биелэхгүй бол одоо яана гэж бодсон бодлоосоо ингээд заримдаа нөгөө нэг салахын тулд нэг ганц нэг пи уудаг юм уу ганц нэг вина уудаг юм уу зарим нь бүр ганц нэг кофе уудаг ч юм уу одоо нэг ингээл өөрийгөө нэг тайвшруулангаа хүлээгээд тэгээд байна л да. Тэгэхээр таны энэ визнийг нэ бүр виз болгоод ярьчлаа тий. За ерөнхийдөө таны тэр хүлээж байгаа юмны чи хариу чинь ингээд нааштай болноо. Та энийг ингээд гартаа авцсан явж байгаа байхгүй юу? Тий. Таны энэ хүсэл биелээ та гартаа авцсан. За тэгэл энэ найз нөхдүүдтэйгээ ингээл шампанск задлал вино уугаал одоо найз нөхдүүдээрээ өдүүлээл. За тэгэл энэ одоо энэ тэг гэр байгаа энэ уул ус байгаа газараа орхиод л энэ дээр энэ холын аялалд гарч байгаа хгүй энэ далаа гатлаа за алсынхаа аялалд гарч байгаа. За одоо би энэ өстө Монголд ингээд нэг одоо Монголд амьдрах чи одоо нэрээ үнэхээр лалаан болж байна да одоо амар амьдрах арга чаргач алга байна. Тэгэхээр бүр үнэхээр энэ дээрээс одоо би ингээд өстө нуруу харуулад тий одоо төрсөн гэр байгаа газар энэ уул устай гэр орноо орхиод ингээд энэ далааг гатлаад ингээд би явлаа гэд ингээд тэгээд юм зарим нэг юм одоо тий хайртай дотны хүнтэйгээ одоо тий гэр орныхонтойгоо хамтдаа сайхан одоо нэг өдрүүдийг өнгөрөөгөөд одоо нэгсэнтэй гэр бүлийн сайхан цагуудыг хамтдаа өнгөрөөж ийн л гэсэн үг. Хайртай дотныхоо хүнтэйгээ их нэртэйгээ юм уу нөхөртөөгөө юм уу бүр тиймч байх магадлал нь. Одоо нэгсэнтэй гэр бүлийнхаа төлөө амьдралаа өөрчлөхийн төлөө гадагшаа явахгүй бол виз бичиг баримтаа хүлээгээл ингээд тэсэд яахгүй. Тэгээ явчих юм бол ингээд одоо ингээд гадаад шинэ ертөнцийн үе таалга нэгдэд та ганцаараа гараад явж байгаа байхгүй юу? Яг гэр бүлтэйгээ өрөөсөө биш ганцаараа эхлээд явъя гэдэг нэг тийм юм. Тэгээ энэ Oracle картаар ч гэсэн адилхан
ерөөсөө энэ хөзөр энэ гахалтай. Энэ хөзөр гуруула гадаад далай бүр энтэйг нь хэлээд дөрвөн юм гадаад далайг илэрхийлээд гадагшаа ертөнцийг илэрхийлээд байгаа. Тэгэхээр Монголоос нутгаасаа гараад явах гадал байх шиг байна. Явахыг хүсээд л одоо тэрэн дээр хүлээж дэсэг өмнө нь магадгүй хэдэн удаа 1-2 удаа ч юм уу визэнд ороод гараагүй бүтлгүй ингээд ятсан одоо тийм туршлага байгаад байна л да. Тэгэнгүүт тэрэн дээр бүр ингээд санаа зовоод энэ удаа яах вэ гэдэг дээр бүр санаа зовохдоо бүр заримдаа ингээд тисэхгүй ингээд бүр нэг шаналаад байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ хөзрөөр ч гэсэн за гадаад далайгийн энэ бас гар дээр энэ дэлхийн бөмбөрцгийг атгацсан. Энэ дэлхийн бөмбөрцөг атгацсан энэ хөзөр хоёр ч хоёулаа нэг утгатай. Тэгэнгүүт та гадаад далаа руу гарах сонголтыг хийгээд явахаар болж байна. Танд шинэ үе хаалга нээгдэж байна. Тийм болохоор та цаашд одоо энэ гэр бүлтэйгээ сайхан цаг үеийг өнгөрөөгд найз нөхдөдтэйгөө гэр бүлтэйгээ гэж байгаа шүү. Энэ нэг гэр бүлийг илэрхийлж байгаа. Энэ нь болохоор найз нөхдөдтэйгөө илэрхийлж байгаа. Тэгэл одоо өдүүлээд л бүгдээр нь тэн аз жаргалтай хөгжилтэй баяртай цаг мөчүүдийг одоо нэг дурсамжаа бүтээн гэдэг шиг тий. Дурсамжаа бүтээн гэдэг шиг одоо ингээд цаг үед мөчүүдийг хамтдаа өнгөрөх нэ цаашдаа. Тэгээд энэ зорилгынхоо төлөө явах нэ. За Yori Fukai Sekai гэдэг. За энэ нь болохоор илүү одоо Fukai гэж нэг гүнзгий ертөнц рүү гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Jinsei o muri ni toshinai de kudasai. Баланс мэдгэр кодод ээ. За тийм ингэж байна. Одоо аливаа нөгөө нэг амьдралыг тийм ээ танд зориулагдсан Oracle card-ийн мессеж болохоор яг юуг илэрхийлж байна вэ гэхээр амьдралыг одоо нөгөө юу гэх юм аль нөгөө нэг цаг хугацаатай та магадгүй энэ өмнө нь ингээ бүтлгүүцсэн байдал чи одоо ингээ нөгөө бүтлгүүцсэн ч байдаг юм уу ингээд нэг санаа зовоод байгаа дэсэн энэ байдлуудыг та санаа зовсноор хүчээр ингээ юмыг бүтээхгүй альва юм чи нөгөө нэг цаг хугацаанд л ирэх учраас тийм болохоор ингээд нөгөө нэг амьдралыг ч юм уу альва зүйлийг ингээ хүчээр ингэж замаа тавих гэж ингээд битгий оролдоорой гэдэг байгаа байхгүй таныг. Одоо харанхуй үед ч тэнцвэрээ олох нь өдөр тутмынхаа мөчүүдэд илүү энэрэнгүй сэтгэлийг мэдрэхэд туслана гэж байна. Гэдэг нь болохоор хивээ уснаа океро фукай омояри о канжиру кодод дикэрэ дэшо. Өдөр тутмынхаа амьдралд нөгөө тэнцвэрээ олж явах нь одоо байгаа энэ цаг хугацаагаа илүү үн цэнтэй болгоход одоо танд хэрэгтэй биш үү? Одоо яг энэ дээр бол зориулагдсан мессеж нь одоо нэг таны виз та энд санаа зовоол ингээл хамт байгаа хүмүүстэй магадгүй анхаарлаа хандуулахгүй зөвхөн тэр нэг виз ч юм уу одоо зөвхөн нэг хөдөлж байгаа нэг юм дээр ингээд билүү анхаарлаа хандуулж байгаа болохоор одоо аливаа юмд нөгөө хүчээр ингээд одоо чи санаа зовсноор юм чинь бүтчих вшээ гэдэг юм уу те. Эсвэл аливаа юмд нэг хүчээр бүтээх гэд ингээд оролдох одоо нэгсэнтэй тийм шаардлагагүй болох юм болдгоороо болно. Харин яг одоо байгаа цаг мөчөө одоо та магадгүй виз чинь ингээд одоо саяын жишээн дээр виз чинь гараад явчихвал одоо энэ хайртай дотны хүмүүстэйгээ найз нөхдөдтэйгээ энэ хайртай дотны хүмүүстэйгээ хамт байх цаг мөч байхгүй болчихж байгаа. Ганцаархнаа гараа явчихж байгаа байхгүй шиг. Тийм болохоор яг одоо байгаа цаг мөчтөө эдгэртэйгээ хамтдаа аз жаргалтай сайхан дурсамжтай цаг мөчөө ингээд хамтдаа бүтээгээд байжээ. Санаа зовснороо юмыг нөгөө бүтээчихгүй гэж хэлээд байна л да. Санаа зовснороо юмыг бүтээчихгүй. Тийм болохоор дурсамж сайхан цагийг хамтдаа өнгөрөөгд дурсамжаа бүтээгээд байжээ. Таны юм чинь бүтгэхээрээ бүтнэ. Гэдгийг хэлээд байна. Та тэрэн дээр айгүй их фокуслаад байгаа юм байна л да. Миний юм бүтнэ гэж бодчихвол тэгэл
одоо байгаа цаг мөчтэй тийм жаргалтай бай. Хитрхи юм нөгөө круши буюу одоо хитрхи юм нэг юм санаа зовсон бүр нэг өөрийг ингээд нэг зовоосон байгаа байдал чинь хүнээс нөгөө сөрөг энергийг ингэж гадагш нь цацчихдаг учраас таны юм ингээ удаашраал ч юм уу ингээд хариуцныг хурдан гарахгүй ч юм уу одоо ингэж байх магадaltaй. За тийм болохоор юун дээр яг санаа зовох гэхээр өөрөөсөө миний юм болно. Угаасаа бүтэн штэ. Би явах гэж байгаа юм чинь гэл ерөөсөө би явах гэж байгаа юм чинь гэл энэ найзтайгаа энэ хайртай дотныхоо хүмүүстэйгээ найз нартайгаа сайхан цагийг ингээд хөвгчлөлтөө дурсамжтай цагаа бүтээгээд би угаасаа баг явлаа да ухааны юм яриад ингээд тийм байж итл юм чинь бүтэн штэ. За тэгэхгүй бол яах вэ гэд ингээд болохгүй болов гэж ингээд бодоод байгаа энэ бодол чинь өөрөө таны ажлыг ингээд нэг бүтэх юмыг чинь хаагаад байгаа гэж хэлээд энэ шүү бас. Тэгээд тэр нэг хоошлоод удаашраад таныг юм хүнд хэцүү бүр нэг тийм бүр тэсэж төвч дийлэхгүй байдалд оруулаад ингээд байгаа юм чи яг цаг дээрээ тулах юм бол миний юм болноо. Миний юм бүтнэ. Гэл одоо ингээд бодцохол юмыг одоо тэхгүй яваад байна л гэсэн үг. Бүтэхгүй л яах вэ гэд болохгүй л яах вэ гэд айгүй тийм сөрөг бодоод байна л гэсэн үг шүү. Бодлоо өөрчлөө гэж. Таны хараагүй байгаа хаалгыг нээхийн тулд. Тэ. Та яагаад гэвэл нэгэсэндээ хараагүй байгаа хаалга гэж энд ингээ ганцаараа гараа явах гэж. Тэгтэл хараагүй байгаа хаалга гэж яг юу хэлж байна гэхээр та одоо энэ бодол энергийн төвшин, энерги өөрөөс гаргаж байгаа энерги өөрт эргээд ирдэг гэдгийг ерөөсөө магадгүй огт ойлгодгүй, ухамсарлагдгүй альва ямиг нэг тийм хүчээр бүтээх гээд тэгээл нэг ингээ шаналаад байдаг нэг хүн байгаад шиг байна. Гэтэл энергийн хөл юу гэж? Энергийн хөл юу вэ гэхээр би болно. Би угаасаа явах ёстой. Би тэнд очино. Би угаасаа одоо чи Америк гэдэг юм. Би Солонгос гэдэг юм. Би тэнд очсон бүр одоо ёстой тэнд би ёстой юм хийж ийн гэд баг бодлоороо ингээд нэг төсөөллөөрөө ингээд юм хийгээ нэг тийм тэнд очсон хүний энергийг л одоо өөрөөсөө нэгсэндээ гаргах ёстой байхгүй юу? Тэгвэл тэр энерги чинь тань дээр ирэх гээд байгаа байхгүй юу? Би явж ийн гэд ядаж. Би явж ийн би одоо гоцсон цуугаад найз нөхдөөр өвдүүлээд гараад ингээ гэр бүлээрээ өвдүүлээд гараад явлаа гэж байгаа тэр хүсэж байгаа гоё юм л бод гэдэг байгаа байхгүй хүсэж байгаа сайхан юм хүсэхгүй байгаа юм битгий бодоо хүсэхгүй байгаа юм чинь таны ажил үйлсийг чинь харин ч хаагаад танаас энд гарч байгаа сөрөг энерги чинь юмыг чи удаашруулад ингээд байдаг. Ер нь энерги гэдэг юмны хууль нь өөрөө тийм байхгүй юу? Гэтэл та тэрийг юусоо магадгүй огт мэддгүй хүн байгаад ах шиг байна. Тийм болохоор та тэрийг нэг мэдээд ойлгоод ерөнхийдөө энэ амьдралд маш их хэрэгтэй юм шүү. Хэдхэн үгээр би сая хэлсэн боловч ер нь хүн болгонд айгүй нөгөө нэг хэрэгжүүлж чадах юм бол маш их хэрэгтэй юм баггүй юу. Тийм болохоор өөрөөсөө гаргаж байгаа энергийг эерэг байлгая. Сөрөг энерги гаргаад ах юм бол танд сөрөг үр дүн дагавар л ирнэ. Эерэг энергийг өөрөөсөө ялгаруулад дэлгэрүүлээд байх юм бол танд эерэг үр дүн л ирнэ л гэсэн үг. За ингээд нэгдүгээр группийн уншлагыг сонссон хүмүүст тийм би бол визний жишээн дээр ярьлаа. Ерөнхийдөө виз хүлээж байгаа улсууд нэлээд байгаа. Гэхдээ энэ дотор арай өөрийг хүлээж байгаа, арай өөрийг харж байгаа улсууд байгаа. За тийм тохиолдолд бол ерөнхий хэлсэн утга мессеж санаанаас тийм өөртөө тааруулаад ойлгож хүлээж аваарай гэж хэлмээр байна. Олон хувилбар дээр бол одоо ярих цаг хугацаа боломж байхгүй. Би одоо нөгөө ажил мажлынхаа өмнө тэгэл юу хатаг болохоор нэг богинохон цаг хугацаанд ингээд тэгээ гол дэлгэрэнгүй хин яг ямар мессеж өгөх гэдэг шиг байна гэдгийг хэрв зөвхөн өөр дээрээ зориулагдсан мессеж авах гэж байгаа бол угаасаа л хувийн уншлага. За ингээд нэгдүгээр группийн уншлага хөндөрлөө. Ухаад ингээд бүр дэлгэрүүлээд за ийм тохиолдол тийм тохиолдол гэдэг дэлгэрүүлээд яриад байх тусам энэ чинь цаг хугацаа айгүй ордог юм аа. Тийм болохоор одоо 20-24 цаг чи хөрвөлцөхгүй л байна л та гэдэг. Ухаад яриасаа бол энэ хөзөрт нэр үнэхээр цаг ордог шүү. Мэдхгүй хүнд бол бас тэрийг ойлгохгүй л дээ мэдээч. За ингээд 2 дугаар группийн уншлага. За 2 дугаар группийн уншлагын за таны
одоо яг ингээд санаа гэж хилээж байгаа. 2 дугаар группийнхний санааг хилээгээд байгаа асуудал яг одоо яг ямар юунд дээр санаагаа хилээгээд байна вэ? 2 дугаар группийнхэн яг одоо юунд санаагаа хилээж байна вэ гэдгээр 2 дугаар группийнхэн юунд санаа хилээж байна вэ? Let's pan гэнэ. Let's pan за. Хамтдаа хөгжил төцгөөе гэж шүү дээ. Санаа зовох юм байгаа маа тий. Юунд санаа чилээн вэ? Four of Swords. Санаа чилээн байгаа юм нь юу болж байна вэ гэл. Devil хөзрөө. Devil. Four of Cups. Four of Cups. За одоо болохоор энэ чинь юугаа. За энэ санаа чилээж байгаа асуудлын цаашдаа яах вэ гэдэг дээр. Цаашдаа яах вэ? Цаашдаа. Цаашд. Six of Pentacles. Six of Pentacles. За энэ дээр Oracle message авнаа одоо. 2 дугаар группийнхний санаа зовоож байгаа. Санаа чилээж байгаа. Зовоодох ч яг тийм санаа чилээж байгаа асуудал нь гарц гаргалгаа одоо зөвлөгөө Oracle message өгөөч ээ. Teach your patience. Oh. За одоо нэг өдрөөс. За энэ бол зөвлөгөө үзэр байгаа шүү те. Зөвлөгөө. За ертөнцөөс 2 дугаар группийнхэнд зөвлөгдсөн санаа чилээж байгаа асуудал дээр зөвлөгөө үзэр өгөөч. Зөвлөгөө үзэр. Зөвлөгөө карт. Ош. За. Let's pan. Four of Swords. Devil. Strange өдрөө хазар. Four of Cups. За одоогийн санаа зовж байгаа байдал нь болохоор айгүй юм хөгжилтэй аз жаргалтай одоо юу гэх юм гээд нэг баяр баясгалтай хөөртөө явж байснаа. Заавал яах вэ гэд нэг тийм алдаа гаргасан байгаа байхгүй алдаа.
Тэгээ энэ асуудлыг одоо яаж шийдэх вэ? Тэр алдаа нь магадгүй энэ одоо юу байх юм бэ? Айгүй одоо найз нөхдөөрөө хамтдаа баярлж хөөрөөд аз жаргалтаас айгүй баяр хөөртэй аз жаргалтай байж ирсэн чинь тэнд нэг тийм одоо юу гэмдээ айгүй тийм одоо зүгээр одоо ингээд нэг миний санаанд орж ирж байгаа жишээ нь болохоор нэг ийм л байгаа даа л да. Жишээ нь ингээд найз нөхдүүд ингээд хамтдаа ингээд нэг кафе баранд суугаад ингээд байж идэл одоо тэндээ одоо нэг тийм юу гэх Port of Sports биш юм а. За энэ хоёр утгаар юм орж ирээд байна. Тэр биш. Энэ харьцааг одоо яг ингэж байна л да. Энэ одоо нэг хин нэгэнтэй айгүй юм хамтдаа аз жаргалтай байж ижээ. Гэтэл нэгэнд нь нэг тийм асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээд хоёулаа тэр нэгэнд нь үүссэн асуудлаас болоод тэгээд тэр одоо тэр хүн та ярээ нэг тийм хамтдаа нэг хийдэг нэг асуудал байгаа байхгүй. Хамтдаа нэг бие бинийгээ нэг жоох муруу татаж хийдэг юм шиг тий хамтдаа нэг юм донтцсон юм шиг. Эсвэл нэг хит хамааралтай болцсон юм шиг. Тэр хамтдаа нэг юм донд нь хамтдаа нэг хит хамааралтай болно гэхлээр дандаа л жоохон тийм муу зүг юм орж ирэл байна л да. Ер нь бол нэг бол одоо хамтдаа нэг харт тамхи татцсан юм шиг муу орж хогт. Хамтдаа эсвэл нэг юм бие биендэл нэг тийм хитрхэд донцсон нэг тийм ууссан байдал байгаа байхгүй. Гэхдээ тэр нь ингээд хамт байгаад айгүй баяр хөөртэй аз жаргалтай байдаг. Магадгүй энэ нэг тийм гэр бүлээс гадуур харьцаа ч юм уу бас тийм ч байх магадaltaй. Одоо тэр чинь бас л нэг өдрөлийн одоо бас нэг тийм зөв биш хэрнээ нэг тийм буруу тэгсэрнээ хоёр биентэйгээ хамт байх жаргалтай байдаг хэрнээ одоо би тэгээд гэр бүлтэй хүн чинь одоо гадуур дотор байхаа явж явчихэд мэдээ санаа зовно шүү дээ энэ чинь зов гэдэг яг тэр шиг нэг тийм донтолт эсвэл бүр ингээл хамтдаа гадуур ингээд явж байгаад одоо нэг тамхи татцсан ч байд юм уу тэгэнгүүт одоо тийм одоо тэрэндээ одоо нэг гаргэр ахтуу нэг тийм хүчтэй өөрөөс нь илүү хүчтэй хүний өмнө ингээд нэг тийм хөчм мөхөсдөд ингээд яахаа мэдэхгүй асуудалд орчод байгаа байдлыг илэрхийлээд байгаа байхгүй. Гэтэл энэ нь эсвэл түрүүний ярьсан жишээн дээр болохоор тэр гэр бүлээс гадуурх нэг тийм харьцаа байгаад одоо тэгээ гэр орондоо ингээд яана одоо юу гэж хэлэх вэ гэхүү одоо эсвэл нэг хүртээ их нэртээ одоо юу гэх яах вэ одоо энэстэй би ер нь яасан дээр ярив гэдэг ингээд уулын тэр хамт байцсан үед айгүй хөвчлөлтэй байсан одоо яах вэ дээр л ирчээд байгаа байхгүй яг нэг тийм сонин. Тэгэхээр энэ ингээд нэг тийм нэг бол нэг тийм гэр бүлээс гадуурх нэг хоёр хосын тухай хоёр юм тийм хосын тухай нэг бол нэг хамтдаа нэг жоохон болох үдхгүй юмд нэг донтцсон нэг хоёрын тухай байгаа даа л да. Ер нь тэрнтэйгээ одоо цаашдаа хоёлаа яах уу гэдэл ингээд нэг тийм болоод өнгөрцөн юмн дээр хамт байх үедээ л их тийм ерөнхийдөө өөр өөрсдийн жишээн дээр тайлбарж ойлгоорой. Энийг бол амар олон хувилбараар хэлж болохоор байгаа байхгүй. Тийм болохоор өөр өөрсдийн жишээн дээр тайлбарлаад тийм мэдээж хөрвүүлээд ойлгочих واخ. Тэгэхээр ер нь хамт байсан үедээ л ингэж ойлгочих. Хамт байсан үедээ маш хөвгөлтэй байсан. Гэтэл одоо яг нэг амар санаа зовоод байгаа байхгүй яг энэ. Цаашдаа яах вэ? Энэ харьцааг ингэж үргэлжлүүлээд байх уу? Тэгэхээр нэг тийм хүч чадалтай хүний өмнө хүчин мөхөсдөд байгаа байхгүй юу? Тэрэн дээр хүч чадалтай хүн эцэг ихэнж байж болно. Хүч чадалтай хүн нь хууль шүүхийн байгууллагч байж болно. Хүч чадалтай хүн нь бүр арга гэр нь ихнэр нөхөрнч байж болно. Одоо бүр яг тийм. Тийм болохоор тэрний өмнө яах учраа олгоо байцсан байгаа байдлыг л хэлээд байна. Ер нь бол одоогийн байгаа нөхцөлийн нэрэг дээр. Тэгээд энэ харьцаа цаашдаа яг яаж
үргэлжлэх вэ гэхээр ер нь бол одоо энэ харьцааг бол тийм өндөрлөнө, дуусганаа. Энэ хүч чадалтай хүмүүсийг бол одоо тийм ингээд одоо бол муудалцаж маргаад ч юм уу одоо ингээд нөгөө бүтэхгүй юм байна. Одоо энэ гэр хэлсэн шүү дээ, аав ээж нь ч байж магадгүй, хойш өгч байж магадгүй. Ямар ч гэсэн тэр хүмүүстэй одоо нэг тэмцэлдэж маргалдаж тэднийг бол яалч дийлж бол ч юм уу одоо ерөөсөө тэгж өөртөө уруулж ч юм уу одоо тийм байдлаар бол барахгүй байна гэдэг дээр тийм барахгүй байна гэдэг дээр таарын энэ аз жаргалтай байсан энэ хөөрхөн цаг мөч ерөнхийдөө өндөрлөнө гэдэг аахгүй юу? Өндөрлөнө. Одоо хоёулаа яах вэ гэд ингэж байсан асуудлууд ерөнхийдөө бол одоо нэг талдаа багтаж шийднэ л гэсэн үг. Одоогийн байдал дээр одоо нэг жижигхэн хэрэг төвөг тарьсан байд юм а гэхэд энэ дээр одоо бүр яах учраа болохоо байц нэг тийм хүчин мөхсдөд байгаа байдлыг л илэрхийлж байгаа. А тэгэнгүүтээ энэ цаашдаа бол энэ хэрүүл маргаанч бай энэ нэг тийм бүтлгүүцсэн байдлыг тийм нэг талдаа бол ингээс таарын нэг жоохон ялагдлан маягаар ингээд таяр одоо нэг талдаа хүлийн одоо асуудал бол шийдэгдэнэ гэсэн үг. Энд ихтэй яг л нэг тийм сонин нэг тийм тамхи мэмх нэг буруу зүрх юм хамтдаа татаж хэрэглээд нэг жаахан гэр өөрөөхөндөө баригдсан юм шиг эсвэл нэг хууль шүүхийн байгууллага баригдсан юм шиг тийм тал нь илүү давмгаалж орж ирээд байгаа шүү. Яг үнэндээ жинхэнэ мэдрэмжээ хэлэх юм бол тэгтээ юу гэж хүн болгон тийм бай юмд оролцолт бол байггүй ш. Тэгтээ энийг бас нэг тийм чиглэлээр яг сонсох хүн байгаа юм шиг байна л да. Тэгэхээр тэр асуудал чинь энэ хууль шүүхийн байгууллагын өмнө одоо мэдээж хүчин мөхсдөд тийм одоо энэ нэг жоохон донтоод байсан байгаа хгүй ерөөсөө л нэг юмд хамт хэрэгсэн үед маш аз жаргалтай баяр хөөртэй байсан гэд тэгэхээр л ерөөсөө нэг тийм донтолтой юм яваад байгаа хгүй юу. Тэгэхээр энэ нэг буруу донтоод байсан юмнууд жоохон ингээд тий нэг нь бол нөгөөдхийгөө одоо нэг жоохон уруу татах маягаар дагалдуулсан байгаа хгүй юу. Мэдээж л найзууд юм чинь тэгэн л дээ. Эхлээд хин нэг нь дараа нь найздаа туршуулна гэх жишээ нэ тийм л юм. Яг жинхэнэ орж ирээд байгаа мэдрэмжээ хэлвэл бол ер нь бол тийм юм байгаад байна шүү. Яг үннийг хэлэхэд. За тэгээд өөрөөсдийнх дээр тэрийг бас тэгээд ойлгоорой гэж хэлчихье. Энэ темперанс үзрээ өөрөө харж гарч ирнэ гэдг нь болохоор энэ болохоор тийм өөрийгөө эдгэх тэр хит тийм донтож туйлшраад энд яг тэр донтолт байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ донтож туйлшраад байсан байдлыг одоо тийм нэг болгоомжгүй төвчээргүй нэг тэр байдлыг илэрхийлээд байгаа. Тэгэхээр энд ингэснэг өөрийгөө эдгэнэ гэдэг шиг байна. Энэ нэг цагаан туулааг л одоо ингээд нэг энэ бор баавгаан дагуулад явцсан байгаа байхгүй. Тэгэнгүүт цагаан туулаг бор баавгаан дагуулад энэ нэг ингээд янз юм ингээ үзүүлсэн заяа. Тэгэнгүүт би одоо чамайг одоо яагаад ийм юмд одоо ингээ уруу татчихваа гэдэг өөрөө тэр бор баавгаан эргээд айгууг имшиж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт цагаан туулаа яг тэр одоо ийм эсрэг талын тийм одоо юу гэх хүч хэрхэг газар дээр үнэхээр хүчин мөхстэй одоо яах вэ гэд байж байгаа байхгүй. Тийм болохоор энд цагаан тулаа эргээд одоо нөгөө тэр нэг буруу юмд анх ингэж уруудтагдаад нэг буруу гонд уруудтагдаад явсан юмнаас одоо энд бол цаашдаа бол салнаа гэж байгаа. Ахиж хэрэглэхгүй гэж гэдэг юм. Ахиж одоо тийм юмд хамтдаа явахгүй гэд. Тэгээ ер нь хоёулаа хамтдаа болио гэж байгаа шүү тий. Дараагийнх дээр нь хоёулаа ерөөсөө бит хоёулаа хамтдаа болио гэд. Тэгээд нэг зөв замдаа орох юм байна. Нэг буруу юм руу нэг гიშгэж үзээд болно л гэж ойлгочих. Ерөөсөө л тий. Одоо бол яг буруу юм руугаа гიშгцэн. Одоо асуудал дээр орцсон байгаа цаг үе байгаа. Тэгээ цаашдаа бол энэ асуудал тэр буруу юмнаасаа болно. Хоёулаа болно. Ер нь бит хоёрын юм бол биш юм байна гэдгийг бол ойлгоцгоно л гэсэн үг. Тий. Тэгээ одоо хоёулаа
арай нэг зөв юмар найзлая тийм. Зөв найз нөхдөдтэй болёо. Зөв юмараа найзлаа. Арай нэг өөр сонирхолтой өөрсдийнхөө өөр сонирхол хоббиний төлөө хамтдаа үерхий найзлая гэдэг өөр найзтай болох ч юм уу. Ингээд нэг сонирхол нэгдсэн нэг өөр найзтайгаа илүү дотн болоод явна гэдэг. Нэг жаахан уруу татгаж байгаа маягийн хэлбэрэл байгаад байна да. Ер нь бол. За тэгэд энэ олон хүмүүс дотор нэрээ янз янзын л байх байлгүй дээ бодголт. Тэгээ юу тохиолдсон байсан ч ер нь амьдралын туршлага байдаг шүү гэдгийг л одоо тэгээд өгдөр ойлгочмоор байгаа юм л да. Хүн чи хэргэлж ч юм уу ямар одоо тэр зүгээр ингээд тэр тамхи байлаа гэж бодоход хэргэлж үзэж ээж л одоо тэрний ямар гайтай хортой юу болохыг мэдэн шүү дээ. Түүнээс хэргэлж үзээгүй хүн бас мэдэхгүй нэг тийм сонирхол татсан хэвээрэл байгаа. Тэгэнгүүт хэрэглээд үзчихэр за энэ чи ёстой болохгүй юм байна. Ахиж энэ амьдралд одоо ахиж энэ нэг яах юм биш гэдэг хүн чинь нэг ойлгож ухаараад хэрэглэхээ болчихно. Яг л нэг тийм л одоо тэгээд юу тохиолдсон ч амьдрал бол тийм сургамж туршлага шүү дээ гэж юм. За энэ аюу утга учиртай. To teach you patience гэд. Танд амьдрал тийм төвчээрийг заахын тулд төвчээр сурахын тулд та төвчд сурахын тулд магадгүй та энд нэг ингээд хамт ингээ явуул ингээд нэг төвчин гэдэг нь хэцүү байгаад байгаа. Тэгэхээр тэнд энэ одоо өөрийгөө төвчих, одоо хүслээ төвчих, тий? Донтолтыг төвчих. Танд одоо нэг төвчээрийн хичээл ороод байна гэж. Ямарваа нэг юмд одоо инженер донтолч хэцүү шүү дээ, тийм ээ? Ямар ч юмд хүн өөр донтож болно шүү дээ. Тэгэхээр одоо таныг because it's time to release the past. Энд өнгөрсөн, энд хамтдаа нэг жоохон буруу ядсан энэ цаг үеийг одоо тий өнгөрсөн үеийг одоо ардаа орхих цаг нь болцоо. Энэ цаг үетэйгээ зууралдаад авах хэрэггүй. Одоо нэгсэндээ таныг одоо шинжлэгдэх цаг чинь ирсэн. Та ухаарах цаг чинь ирсэн. Одоо таны болсон, таны төвчээрийг шалгаж агаад өөрөө өөртөө тэмцэж байгаа тэмцэн шүү дээ төвчээр гэдэг чинь тийм ээ. Тэгэнгүүт одоо таны цаг нь ирчээд байна. Одоо л өөрийгөө татахгүй бол одоо татах цаг нь өөрөөсөө ингээд юундаа их тулцсан гэсэн үг. Тэгэхээр та одоо өөртөө тэмцээд өөрийгөө татаж авах цаг нь болцсон. Тэгээд энэ дээр угаасаа та яг татаж авж ийн л да. Авцсан байна, та чадцсан байна. Энэ дараагийнх дээр. Цаашид юу болох вэ гэдэг дээр өөрийгөө татаад авцсан, чи чадцсан байх гэдэг. Тэгэхээр яг одоо таны өөртөө тэмцэж байгаа цаг үе чинь ирчээд байна гэж хэлэх гээд байна. За одоо энэ ичижи тэши косога хенка дэс гэж байна. Энэ болохоор одоо амьдралд яг нэг юм зогсолт хийсэн байгаа цаг үе чинь өөрөө таныг өөрчлөгдөх цаг үе гэж хэлж байгаа. Та одоо бүх юм зогсонгүй байдалд орсон юм шиг одоо бүр ингээд юу ч ингээд нэг одоо бүтлгүй болцсон юм шиг санагдаж байгаа бах. Тэгэнгүүт амьдрал танд одоо яг ертөнцөөс танд яг ямар мессеж өгж ийн гэхээр тийм төр зогсолт хийсэн байгаа чинь өөрөө танд өөрчлөлтийг авчирж байгаамаа. Тийм. Амьдрал дандаа нэг эргэлтийн цаг гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Энд ч гэсэн одоо таны яг эргэлтийн цаг ирсэн гэд хэлээд байгаа. Энэ дээр бас яг ижил утгыг илэрхийлж байна. Өнгөрсөн чинь ард чинь байна. Энэ таныг ийм байдалд байгаа энэ аз жаргалтай юм шиг болгоод байсан энэ цаг үед ард өнгөрсөн. Өнөөдөр тэрнтэйгээ ахиж зууралдаад авах хэрэггүй. Та урагшаагаа хараад тий зам бол урд байгаа. Урагшаагаа хараад өөрчлөгдөх одоо яг нэг юм ичижи тэши гэж одоо нөгөө юу хэлээд байгаа байхгүй юу? Одоо автомобилийн зогсоол дээр бол одоо юу гэдэг юм 400-ийн уулзар дээр машины одоо нөгөө нэг зам байлаа гэхэд одоо төр зогсолтын тэмдэг гэж байдаг шүү дээ тий. Гэрэл дохоо бол биш байхгүй. Төр зогсоод туслах замаас орж ирэхэд төр зогсоод одоо гол зам харж хад нэвтэрдэг шүү дээ тий. Яг тэрэн шиг яг тийм цаг үе чинэ гэж хэлээд байгаа. За тэгээд өнгөрсөн бол ард үлдсэн харин ирээдүй бол таны өмнө байна. Тийм болохоор зогсоод тэр саяын тэр гарц гаргалгааны зогсоолтон дээр зогсоод хүч чадлаа дахин холбож хувь тавилангийнхаа
замаар яваарай гэж хэлж байгаа. Та тийм хувь тавилантай хүн биш үү аахгүй юу? Тийм болохоор ахиж хүч чадалтай өөрийгөө хинбэ гэдгээ мэдрээд тэгээд өөрийнхөө хувь тавилангийн замаараа алхаж эхлээрэй гэж. Маш гоё учир утгатай юм байна. Тийм. Бас л хоорондоо ингээл гоё холбогдож уягдж байна. Таны бүр яг нэг эргэлтийн цэг ирчээд байгаа юм байна да. Эргэлт. Гайхамшигтай. Гэхдээ та энэ дээр цаашид яах вэ гэдэг дээр та чадсан байна лээ. Тэр буруу муу замаасаа гараад шаал өөр хобби сонирхлоор өөр найз нөхдөдөө болоод эн чи яг л нэг буруу юм дуруу татдаг найз байдаг байхгүй тийм ээ. Тэгэхээр тань дээр яг л тэр байгаа. Тэгэнгүүт та тэр бүхнийг ардаа орхиод та энд чадсан шал өөр сонирхол хоббигоо хөөгөөд шал өөр одоо энд нэг бур бавгатай найзлаад яваад байсан бол энд одоо шал өөр зараатай найзлцсан явж байгаа үстэй тий. Тэгээд зараатай болохоор энэ нэг машины хоббины талаар малаар яриад л одоо ердөө хоёулаа магадгүй нэг машины сонирхол ч юм уу өөрийнхөө нэг машин биш юмаа гэхэд нэг юм өөрийнхөө сонирхлын хамт сонирхдаг юмныхаа талаар өөр найзтай болцсон явж байгаа хгүй та цаашд. Хоёр бол одоо энэ замаараа яваад бол од болохгүй тийм. Од бол болохгүй. Харин энэ хүчтэй шүүх юу гэдгийг тийм байгууллагын өмнө бол үнэхээр хүчм өгснө гэдэг байхгүй. Өмнөхтөр жоохон уруу татсан бүтлгүй найзаасаа. За ингээд хэлсэн үгийг минь нэлээ тийм хэрэгтэй хүндээ хүрээсэй. Хүрэх баха. Энэ хүрэхэр мессеж авах шиг үнтэй. За баярлалаа. Уншлах сонссон танд баярлалаа. Амжилт хүсье. Танд айгүй чухал эргэлтийн цаг мөч ирсэн байна. Энэ бол таны төр зогсолтын цэгээ одоо уршаага өөрийнхөө амьдралын одоо хувь тавилангийнхаа замаар алхаж эхлэе гэж хэлж шүү таныг. Гайхамшигтай гоё мессеж байна. Урам зориг аваад урагшаа өөрийгөө ялан дийлээд өөр найз нөхдөдтэй болоорой гэд уншлаг уншсан хүнийхээ хувьд бас жоохон мэдрээд байна л да. Надад сэтгэлийн нэг юм их чинь тий. Өөртөөгөө тэмцэж байгаа тэмцэл хийх л хэрэгтэй цаг нэрсэн байна. За ингээд 3 дугаар группийн уншлагыг эхлэе одоо. За 3 дугаар группээ энэ хөзрөөр уншнаа. Rapid туулааны хөзрөөр. За 3 дугаар группийнхэнд маань одоо тэдний санааг чилээж байгаа асуудал нь яг юу вэ? 3 дугаар группийнхний санааг чилээж байгаа асуудал. Санааг чилээж байгаа асуудал. 3 дугаар группийнхний санааг чилээж байгаа асуудал. Юу байна вэ? Группийнхний санааг чилээж байгаа асуудал юу байна вэ? Юунд санаа чилнэ вэ? За тэгвэл энэ ч одоо биелэгтэй юм хийх хэцүү. Тэгтээ одоо бол биелэг нэг татаах. За тэгвэл энэ асуудал нь санаа жилээж байгаа. Асуудал нь цаашдаа яг ямар болох вэ гэж. Цаашдаа яаж хийх вэ? Seven of Pentacles, Ten of Pentacles.
Оо би ч тэ яагаад бод. Хөзрөө. Нэстэн би яс. Санаа чилээж байгаа судлан цааш та яах вэ? За ингээд дэлгэх тарот хөзрөө нээчлээ. За одоо Oracle картаас 3 дугаар группийнхний санаа чилээж байгаа асуудал дээр мессеж өгөөч. Би ч өнөөдөр ч ямар сонио хөзрөө барьж чадахгүй ерөөсөө нурааж унгаагаалах яаж чадах юм бэ? Санаа чилээж байгаа асуудал дээр мессеж өгөөч. За одоо нэг мессеж авчи. За тэгээд л уншин да. За 3 дугаар бизнес санаа чилээж байгаа асуудал дээр. За ер нь бол дэлгэх хөзрөө нэг дэлгэжлээ да. Дэлгээд гисэндээ. За Ace of Wands, Six of Swords. Та нэг одоогийн байгаа байдал дээрээ жоохон гэрүүлийн байдал та. Одоо яг ихнэр нөхөр гэрүүлийн байдал дээр нэг жаахан тийм сэтгэл хангалуун биш санаа зовсон байдалтай байх шиг байна да ер нь. Эсвэл одоо тэр найз бүсгүй гэхэд тал дээр хоёулаа хамтдаа бүхнийг одоо ингээд одоо нэг завин дээр суугаад хамтдаа ингээд урагшлнаа. Одоо бидний ирээдүй одоо ерөөсөө ингээд тэр хүнд айгүй ингээд ихтгэлтэй байсан байдал чинь нэг жаахан нэг л юм бишээ, нэг л юм хараад нэг өөр ингээд таны хүслээс өөр байгаа даа л та. Та тэрэн дээр нэг сэтгэл хангалуун биш нэг жаахан уруу байдалтай. За одоо ер нь болдог ч юм уу, явдаг ч юм уу, энэ үгээр болохгүй ч юм уу гэсэн байдалтай байгаа гэсэн үг. Тэрэн дээр жаахан санаа зовоод энэ ер нь цаашдаа энэ яг ингээд ийм чигээрээ байх юм бол бас хэцүү юм байна да гэсэн мэс ингээд нэг жоохон сөрөг бодлууд орж ирээд байгаа л гэсэн үг хайцсан дээрээ. Тэгээ энэ нэг юу авах. Oh my god. Лахайлд юу ч болоод байгаа юм тий. За одох. Нэг лааны сойрны хажуугаар нь тос мосны хожууд өрсүүд бол байнгын өдрийн бараг 5-10 лагсаад болохоор ч одоо ердөө бололж ах шиг байна. Солих юм яаш. Энд ганцаараа өглөөд баах юм яриад гээд ингээд сагнаад нь шүү дээ одоо. Sorry. За тэгээд энэ цаашдаа нэг тийм ирээдүггүй юм шиг санагдаад энэ чигээрээ ингэж байх уу? Энэ ингээ байх нь одоо зөв үү гэдэг нэг тийм итгэл алдарсан байдлыг хэлээд байна л да ер нь. Тийм таны бодсон шиг тийм бас нэг тийм энэ хүнтэйгээ ер нь нэг хэн нэгэнтэй гэсэн гэрүүлийн ч юм уу эсвэл таны нэг гэрүүл болно доо ч гэдэг юм уу? Нэг бодож исэн хүнтэй л нэг та тодорхой хэмжээгээр одоогийн байдалтай нэг жоохон урам зориг хугараад нэг итгэл алдраад нэг цаашдаа нэг ирээдүггүй юм шиг харагдаад би ганцаараа ер нь цаашдаа ирээдүгөө ингээд аваад явбал гээд магадгүй ер нь л нэг бүтэн гэрүүл байж байгаад
нэг нөхөртэй ч юм уу их нэртэй ч юм уу жоох ихтгэл алдраад байна л гэсэн үг. Тэг би ганцаараа одоо үр хүүхдүүд аваад явах юм бол миний хувьд хэцүү байх болов би чадах болов гэл нэг тийм өөртөө эргэлдсэн байдал тэгэл тийм гэтэл би одоо нэг үр хүүхдээ бол ингээд нэг одоо нэг шавар дуунсан шарын эзэн хүчтэй гэдэг шиг л одоо үр хүүхдийнхаа төлөө би тэмцэл болно гэл ингээд бодоол. Хичнээн надад хэцүү хүнд ийм байх болсон ч гэсэн үр хүүхдийнхээ өөрийнхөө ирээдүйн төлөө би тэмцэх болно гэл ингээд бодож байгаа гэсэн үг шүү ер нь. Ягаад гэвэл тэр нэг хамтрагч нэг хүн л одоо хамтдаа нэг юм дээр ингээд тий амьдралд хамтдаа хоёулаа ингээд бүхнийг ингээд гартаа бариад ингээд хамтдаа явна гэсэн хүндээ итгэл алдарчаад байгаа учраас ер нь нэг энэ амьдралаа цааш нь үргэлжлүүлэх үү болох уу би ганцаараа ингээд чадах луугүй болов. За тэгээд үр хүүхдээ би одоо ингээд хамгаалж чадчих таараа одоо ээж хүн байлаа гэхэд эцсийн болохд үр хүүхдийг хамгаалж чадчих таараа тэднийхээ төлөө тэмцэнэ гэл ингээл бодож байгаа л гэсэн үг шүү. Ер нь таны яг одоогийн байгаа байдал дээр санаа зовж байгаа байдал чи ер нь тиймэрхүү юмнууд гарч ирээд байна. Тэгэд өөрийгөө те одоо ингээд нэг тийм итгэл найд өөртөө ингээд те өөртөө итгээд би чадандаа гэд ингээд итгэх юм бол би чадандаа л гэж ингээд одоо нэг тий тэгж бодоод л байна. Тэрэн дээрээ нэг тийм шийдвэр гаргах гайл зөв үү буруу юу чадах уугүй юу ер нь тэгтээ та чадах уугүй юу гэж бодхоос илүү би чадандаа чадах ч болно одоо чадахгүй ч гээд яах уу гэдэг шиг яг нэг тийм энерги байгаа байхгүй юу. Ерөөсөө одоо тийм энэ хүнээсээ салаад одоо өөрөөхтэй ингээд ганцаараа ингээд явъя ч яг л нэг тийм тэрэн дээрээ нэг тийм шийдвэр гаргах гад л байгаа цаг үе ил байгаа л байна л да. Яах вэ хүү гэдэл. Тэгэхээр энэ асуудал цаашдаа яг яах вэ гэхээр та яг нэг одоо болохоор нэг жаахан юм дан сөрөг болгон дээр ингээд нэг болохгүй бүтэхгүй байгаа тал болгоноо олж харчаал тэгээд нэг юу яагаад байна. Хөзрийн цаашдаа өөрчлөлт болохоор яг таны бодож байгаа шиг бас тийм одоо хэцүү биш л байгаа байхгүй юу. Эргээд энэ гэр бүл бүрэн бүтэн дүүрэн байж байгаа. Тэгээ амьдрал төшөө өөр боломжууд байгаа. Гэхдээ та нэг тийм нэг одоо юу гэх нэг хайр гэдэг юмыг тий нэг тийм харахгүй болчиход байгаа. Хайр гэдэг юм нь өөрөө айгүй олон төрлийн хэлбэртэй. Зөвхөн таныг одоо ингээд нэг хайрлал хайртай гэж хэлээл эсвэл бие махбодоор хайрлал одоо эсвэл бүр ингээл үгээрээ хайрлал одоо таны хүсэж байгаа шиг төрлийг биш ч гэсэн хайр болохоор нэг айгүй олон төрөлтэй гэж хэлээд байгаа байхгүй юу. Магадгүй зүгээр ингээд таныг мөнгө санхүүгээр нь хангаад ингээд таныг амар амгалан тайван байлгаж байгаа энэ байдлыг бас хайр гэж хэлж болно. Ер нь хайрыг бүр ингээд их олон төрлөөр ингээд харж ойлгож болно. Таныг тий тэгэхээр та болохоор энэ нэг хайр гэдэг ингээд энд байгаа эднэрийгээ ингээд дөрөөсө харахгүй нүдэ анчаад байгаа байхгүй да нүдэ анцсан тэгээд толгоондоо хайр гэж нэг юм л юм байх хэвээр ингээд нэг өөр нэг юм таны хайрын талаарх бодол яг бодит байдал дээрх амьдрал дээрх хайрын талаарх одоо бодит хайр хоёр нэг зөрчилдөд байна. Яг л тий одоо яг л тий зөрчилдөд байгаа байхгүй юу. Гэтэл хайр гэдэг юм чи өөрөө асар олон төрөлтэй. Хайр гэдэг чинь хамтдаа байгаа л одоо зүгээр нэг ялуурал байж байгааг хэлдэг чинь биш. Хайр гэдэг чинь яс юм дээр одоо ингээд их олон төрөлтэй. Хамгийн гол нь хайрыг байгаа төрлөөр нь хүлээж аваад ингээд нэгсэнтэй харахгүй байгаа. Хайр нүдэ анаас уудсан юм чинь хайраа олж харахгүй байгаа л гэсэн үг. Гэтэл таны яг одоогийн бодож байгаа нэг ингээд чи санаагч нь хилээж байгаа асуудал шиг таны амьдрал тийм муу биш байгаа даа байхгүй юу? Үнэхээр муу биш байгаа.
та бүр элэг бүтэн бүрэн бүтэн ингээд нэг аавтайгаа ээжтэйгээ ах дүүгээ дүүтэйгээ ингээд нэг тийм бүрэн бүтэн тайван сайхан амьдралтай яг нэг байхгүй хүмүүстэй харьцуулбал танд байгаа. Танд бас шөө бүр цаашаа ч хахад ингээд боломж сонголт ингээд бас ингээд зөндөө юм байгаа. Танд нэгсэндээ байгаа бүх юма олж харахгүй нэг ингэж нүдэ анчаад тэгээ байхгүй нэг өөрийнхөө одоо нэг юм төсөөлөлдөх хайрыг л хайр гэд бодцсон байгаа гэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр таны амьдрал цаашдаа болохоор ерөөсө гэр бүл чинь бүрэн бүтэн сайхан байна уу? Та энд ганцаараа ингэж явах гэж, та энд өрөөхтэй ганцаараа хамгаалж ингэж бодох гэж байгаа энэ санаа энэ нэг төр яаж байгаа байдал чинь төр зурын юм аа. Төр зур одоо нэг өөрийгөө санаагаа дэмий чилээж ийна л гэсэн үг болох гэдэг шиг байна баг. Та чинь энэ байртай, суурьтай, эмпресстэй одоо тий таны одоо энэ нэг хүн байгаа дээ. Тий. Бас боломжийн тий. Хоёр дахь нэг сонголт байна. Та энд ингээд үр хөвгтэй үнэхээр ингээд би ганцаараа хайрлана хамгаална одоо би ерөөсөө явъя гэдэг ингээд шийдвэр гаргачихж байгаа нэг хэсэг байна. А тэгэнгүүт та бүр шинээр өөр амьдралыг эхлэх. Тэр үлдэхтэн мастер тийм цөөхөн тохиолдлох нь байна шүү. Ер нь бол тий. Одоо за нэг 10 одоо нэг юу гэх юм 100% байлаа гэхэд нэг 10-20% нэг тийм сонголтыг хийж байгаа улсууд бас байгаа. За хайр маяр гэж яасан юм дээр ингээд одоо нэг баг ингээд тий. Баг юу ч юм худлаа зүгээр өөр хөвгтэй ингээд өөрөө даагаад ингээд зөвхөн өөр хөвгтэйгээ илэг бүтэн ингээд явах нь бол миний хувьд бол тий өөртөө эзэн байгаад өөртөө шинэ амьдралыг эхлүүлээд одоо нэгсэнтэй өөрийнхөө амьдралыг өөрөө хөвгтийнхээ амьдралыг өөрийнхөө гарт татгаад урагшлах нэг хэсэг байна. Тэр нь нэг 20-30% нь байна. А гэтэл таны бодож байгаа шиг хоёр дахь төрөний эхний хувилбар таны бодож байгаа шиг таны амьдрал тийм ч муу биш ээ. Та хайрыг шал өөрөөр төсөөллийн ертөнцид хайр тийм байх ёстой гэж бодчод урдаа байгаа, яг бэлэн байгаа, өнөөдөр өөрт чинь байгаагаа та үнэлж цэгнэхгүй болчиход байна гэдгийг бас хэлээд байгаа нэг хэсэг байгаа байхгүй юу? Аа. Тэр нь бүр 60-70% бүр тэгж илгэж байгаа гэсэн үг шүү 70-80%. Тэгэхээр тэр 70-80% хэлж байгаа хувилбар бол илүү тийм нөгөө түгээмэл гэх юм олон хүнд хүрэх мессеж байх шиг байна л да. Тэ. Таны одоо амьдрал байгаа байдал чинь таны бодож байгаа шиг тийм үү бол ерөөсөө биш байгаа шүү гэж. Because it's not aligned with your truth гэж байгаа. Энэ нь болохоор юу гэж нэхэр тэ учир нь энэ нь таны үнэнтэй тохирохгүй байна. Жинхэнэ үнэнтэй чинь жинхэнэ хайр гэдэг юмны үнэнтэй тохирохгүй байна гэж хэлээд байгаа байхгүй юу? Та нэг юм нүдэ нэгээ сайн хараад шинд нүдэ анчаа суугаад байгаа байхгүй юу? Толгоонд нэг юм төсөөлчөөд шал өөр юм бодчоод хайр юм байх хэвээр тийм байх хэвээр гэд. А гэтэл бодит амьдрал таны нөгөө нэг бодож байгаа шиг бас биш нүдэ нэгээд хараач гэдэг байгаа байхгүй юу? Төсөөллийн хайр нэг өөр бодит амьдралын хайр нэг өөр шүү дээ гэдгийг л олж хараач гэдэг шүү танийг. Тэгээ амьдралаас энэ хараа үзэхгүйшисаа миё гэж байгаа. Амьдралын үзэсгэлэнтэй талыг нь олж харъя гэдэг байгаа. Тийм одоо та нэг тийм болохгүй бүтэхгүй талуудыг нь харчаад л байна л да. Одоо ерөөсөө л тэр олон дийлэнх нь хэлэгдэж байгаа хувилбар л ер нь үнэн байхгүй. А гэтэл амьдралаас та яг нэг болохгүй бүхнээ олж харчаад болж байгаагаа ерөөсөө олж харахаа байчаад байгааг л хэлээд байгаа байхгүй юу. Тийм энэ ч гэсэн үзэхгүйшисаа юм ээ. Үзэхгүйшисаа үзэсгэлэнтэй амьдралын үзэсгэлэнтэй талыг нь олж харъя. Болж байгаа талыг нь олж харъя гэдэг. Таны амьдрал бодож байгаа шиг чинь тийм муу биш байгаа. Танд ингээд юм байгаа гэдэг байгаа байхгүй. Та бүр дүүрэн ахаад илүү боломжч бас байгаа. Гэтэл зөвхөн сөрөг өөрийнхөө нөгөө нэг тийм юу талаалах олж хараад байна гэдэг. Дэлхийн ертөнцид дайсагнсан бусд нь таны дайсан гэж та хэлж байгаа бол үүнд гайхах хэрэггүй. Аз болоход өөрийгөө биелүүлдэг, зөвгнөл,
хоёр тал дээр хоёуланд нь ажилдаг гинэ. Бас их сонин тий? Хоёр тал дээр хоёуланд нь ажилдаг. Бас л нөгөө энергийн хууль яригдал явчихж байгаа байхгүй энэ дээр. Та гэр бүлдээ одоо энэ байгаа бүхнийг олж харахгүйгээр дайсагнчаад байгаа юм шиг энэ байг харчин одоо эргээд тэр тийм л юм. Та дайсагнаад байхаар одоо нөгөө одоо ингээл дараа зүгээр энгийнээр яриа. Хоёр хүн ингээд хоорондоо уулзлаа. Хэрүүлийн үг шийдэх юм бол хэрүүлийн л үг хүлээж авна шүү дээ угаасаа. Нөгөө нэг харьцаанаас харьцаа, хандлагаас хандлага үүсдэг гэдгийг л хэлээд байна л да. Таны амьдрал дээр ч гэсэн яг энэ санаа зовоож байгаа асуудал дээр чинь бас тэгж хэлээд байгаа байхгүй юу? Нөгөө энергийн хууль ярихаар бас л та өөрөөсөө ямар энерги гаргана тэрийг хүлээж авна. Харьцаанаас харьцаа үүснэ, хандлагаас хандлага үүснэ гэдэг чинь танаас гоё харьцаа, гоё хандлага үүсэх юм бол та эргүүлээд тэрийгэ давсан юм л хүлээж авна. Та муухай харьцсан, муухай хандсан юм гаргах юм бол эргүүлээд тэр хүнээс сайхан юм хүлээгээд хэрэггүй гэдэг байгаа байхгүй юу? Та тэр хүнийг дайсныгаа гэж хэлж байгаа бол тэр таны дайсан л байх болно гэж. Та одоо жишээн тэр гэр бүл нөхөр юу гэдэг тэрийг муу гэж хэлж байгаа бол тэр хүн сайн байх гэж хичээхгүй л гэсэн үг. Муу гэж хэлүүлээд байгаа юм чинь намайг одоо муу гэд аль чадлаараа сайнаараа байхад сайныг нь олж харахгүй мууг нь олж тэгээ муу юм хайгаад тэгээ муу гэж хэлээд байвал одоо тэр хүн чинь нэгсэндээ муул хүн тийм одоо нэг харж байгаа өнцгөл байхгүй да ерөөсөө л ингээр тийм харж байгаа өнцг хэлж байгаа үг харж байгаа өнцг. За тань дээр нэг тийм сонирхолтой сонин мессеж ирж байна шүү. За тэгээ танд хэрэг болоод тийм ингээд бас одоо тийм хэрэг болоосоо л гэж хүсэж шүү ер нь тийм. Тэгэхгүй бол одоо нөгөө нэг хүнийг ч бас өөрийгөө ч бас ингээд нэг сөрөг болгоныг олж хараад ингээд нэг уул нь бодит байдал тийм муу биш байхад одоо нөгөөснөө мууг нь хайж агаад олж хараад байгаа ч юм шиг тийм ээ. Бас нэг тиймэрхүү талын юм бас яригдчих хаарлал юм болох гээд байна шүү. За тэгэхээр харах өнцгөө өөрчилё гэдэг. Харах өнцгөө нүдэ нээж агаад хараад өөрчлөөдөх ёо. За өдрийн хэлж байгаа үг нэг танд зөвлөгөө зориулагдсан мессеж бол тийм юм ирж байна. Өөрөөсөө гаргасан энерги хүлээж авнаа. Эерэг байвал эерэг энерги хүлээж авна. Сөрөг байвал сөрөг энерги хүлээж авна л гэдэг юм шүү дээ гэт. За тэгээд та мессеж хүлээж аваад хоёрыг бодож нэгийг тунгааж хоёрыг бодорой гэд боломжтой бол тийм ээ. За уншлах сонссон баярлалаа гэж халаа. Амжилт хүсье.